Today's program will be presented in Mongolian with subtitles in Arabic. Aulus is also known as Vietnamese, Chinese, English, French, German, Indonesian, Korean, Mongolian, Persian, Spanish, and Thai. Зул сарын мэнд хүргэе. Эрхэм үзэгчтэй, цэвэр ариун сэтгэлтэй, оюунлаг ард түмэнтэй, амар амгалан, үлэмжийн тансаг Монгол улсаас гэрэл та бүхэнтэй мэдчилж байна. Зул сарын баярыг ухтаж гэр бүлүүд цухтаа хоол хийж, хамтдаа хооллож, энэхүү чухал өдөр баярлан тэмдэглэж, ойртон дотносон, дуулж бүжиглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр бид үргэлжлүүлэн бага балчир хүүхдүүд амттай эрүүл кекс, уух зүйлсийг бэлтгэн хийж, хүмүүстэй хуваалцсан зул сарын баярт хэрхэн тус дэм болох боломжтойг үзүүлэх болно. Өнөөдөр манай эч танад юу хийх гэж байгаа гэд жимсний чармалтай бичээ хийж өгнө. Supreme Master телевизээр бидэнтэй хамт 2010 оны зул сарыг тэмдэглэж байсан өхөөрдөм, хөөхөн Монголын сахиусан тэнгэрүүдийг санаж байна уу? Манай үзэгчдэд маш их баяр баясгалыг авчирч, гүн сэтгэл үлдээгээд зогсоогүй. Тэд мөн веганизмыг эрүүл амьдралын хэв маяг болохыг олон эцэг эхчүүд хүүхдүүдэд ухааруулсан байгаа юм. 7 жилийн дараа тэд ямар болцгоосон бол одоо бүгдээрээ харцгаая. Сайн байцгаана үзэгчид хүүхдүүдээ шинэ оны баярын мэндийг хүргье. Өөртөөгөө эхлээд танилцуулъя. Намайг таньжина би Гигэн Хөстөн байна. Би үзэгчлэн. Хүүхдүүд маань өсөж томроод бяцхан хатагтаанаар болжээ. Хувраагүй үлдсэн нэг зүйл бол тэдний инээд хөөр яг л урдийн адил хിവэр байна. Ука Гигэнэ болон гэр бүлийнх нь 2006 оноос хойш веган хоолтон байгаа юм. Тэд маш эрүүл бас эрч хүчтэй. За сайн байцгаана уу? Миний нэрийг Одхоо гэдэг 72 дугаар сургуулийн орос хэлний багш 9 дахь жилдээ ажиллаж байгаа. Үлзий учрлын анги удирдсан багшаар 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Үлзий учрлан маань бол манай ангид бас нэлээд манлайлагч хүүхдийн тоонд ордог. Аливаа зүйлд маш их санаачлагтай, анги хамт олно гэсэн сэтгэлтэй, аливаа зүйлийг хий бүтээ, сургын мэдүүлье гэсэн хүсэл тэмүүлтэй ийм хүүхэд байдаг. За мөн тэгээд ангийнхандаа маш олон шаардлагуудыг тавьдаг, тэрийг маш сайн биелүүлдэг. Миний нэг яг баруун гарын туслагч болж ажиллаж ингэж чаддаг ийм хүүхэд байгаа. Манай 11 ангийн үлзий учрал гэдэг охин маань одоо волейбол спортоор 3-4 дахь жилдээ явж байна. Тэгээ ерөнхийдөө би одоо сүүлийн 2 жил би нэг жил орж байна. Тэгээд хавар биелдрээ төвчнөгтэй сорил намар нэг авч харьцуулдаг. Тэгээ ерөнхийн харьцуултыг харахад одоо байнга өсөлттэй биелдэр нь жилээс жилд хөгжиж байгаа тийм сурагч байгаамаа. За тэгээд ерөнхийдөө анги хамт олондоо их нэр хүндтэй. За хүүхдүүдээ их уриалсан. Эдний анги маань ерөнхийдөө манай сургуулийн волейболын шигшээ, эмэгтэй шигшээ авах гэж явдаг. Ерэн тун нийтэж одоо сэргэлээ охин байгаамаа. Тэгээ волейбол амар лаг тоглодог. Ер спорт талтай амар эвсэлтэй. Тийм амар энгийн дараахан ч байх тий. Нэг жоохон тийм хаяа галзуу үедээ галзуу дараах үедээ дараахан тийм анх цагаан болтон гэж яхад нь ерөөсөө итгэж байгаагүй. Тэгээд үнэ яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу гэдгсэн. Өөрөө амар нэг тийм жоохон бүдүүнд байхгүй юу. Тэгээд цагаан болтон гэдэг нэг амар туранхай чүрийсэн цагаан юмнууд гэж бодоодсэн. Тэгээд уука каратийн бодлоо өөрчлөгдсөн. Өвдөд би айгүй хөвгөлтэй, айгүй эрэг бодолтой хүүхэд. Миний хувьд бол хүүхэд маань өөрөө ерөөсөө өвдлөө, тэглэн англи гэсэн ямар ч асуудалгүй хичээлдээ үргэлж явдаг. Тэгэхээр эрүүл мэнд тал дээрээ нэлээд сайн нөлөөлж гинүү гэж үзсэн. Сул талыг бол одоохондоо ерөөсөө олж хараагүй байна. Тэгээ хүүхдтэй гарч байгаа өөрчлөлтүүд бол эерэг өөрчлөлтүүд маш их байдаг. Хүүхд маань бие авч яваа байдал, анги хамт олондоо харьцаж байгаа байдал тийм. Тэгээд тэднийг бас зөв зөвлөлд
зөв эрүүл хооллолт нь урайлж байгаа байдлаараа ингээд давуу талууд маш их гарч ирж байна гэж үзэж байна. УК ГГН 2 болон тэдний гэр бүлийнхэн веган хоолтон байх нь ямар их ач тустай болохыг ухаарсныхаа дараа эргэн тойрныхоо хүмүүст веган хоолтон болж эрүүл амьдрахад нь тусалсаар ирсэн байна. Энэ жил манай хүү 1-р ангид орсон 72 дугаар сургуульд 3 цагаан хоолтон байгаа. Би байгаа хта нэг хамгийн сайн найзуудтай ингээд цагаалынхаа тухай амар ярьдаг гэсэн. Тэгэл ярингот манай ангийн гэж манай нэг нийлдэг нөгөө манай сайн найзууд ингээд аяга амар сонирхсон. Тэгэл сонирхол намайг дөөрөөгаал нэг байгаа хта 3 сар цагаал идчихсэн. Хүмүүс цагаалын хэрэг өмнө нь яаж юм бодоо идэх юм уу? Яах вэ? Тэгэл стандарт тэгэл сүү үдэд байж байгаа гэд ер нь анх цагаалд орж ах тэгдэг байсан. Одоо ер нь бодоод хахад хүмүүс илүү интернетээр их ашигладаг болсон болохоор ер нь хүн болгон өөрийнхөө цагаалт гэдэг тухайгаар хүн болгон өөрөөсөө мэдлэгтэй болсон. Тэгэл цагаалт ингээд тийм үү тэр буурцын хэр хамттай бай ямар хөө байна гэл ер нь хүн болгон мэддэг болсон учраас ер нь нээлттэй байдаг шин. За сүүлийн үед бол хүүхдийн хувьд эрүүл зөв хоолтын талаар ангидаа сургалтууд маш их авч байгаа. Яг өөрөө эрүүл зөв хоолт чиглэлээр маш өөрөө мэдлэгтэй төрөндөө явдаг, өөрөө тэрийгээ бас мэддэг учраас анги хамт олноо бас тэр эрүүл зөв хооллолт гэсэн чиглэл рүү оруулж өгвөл яасан юм бэ? Эрүүл мэндийн тал дээр анхааруул яасан юм бэ? Өөрийнхөө зүгээс гэдэг зүйлийг тавиад ингээд хүүхд маань 2 дугаар уйлралд эрүүл зөв хооллолт, эрүүл зөв хоолтын зарчмууд гэсэн сэдвүүдийг даваас өрн буюу ээжтэйгээ хамтраад ингээд манай ангийн хүүхдүүдэд бас сургалтууд орж эхэлж байгаа хүүхдээ үед. Би сая 1-р улиралд сурагчдаас эрүүл зөв хооллолт болон эрүүл мэндийн талаар судалгаа авсан. Тэгэхэд хүүхдүүдийн ихэнх хувь нь эрүүл зөв хоолтын талаар мэдээлэл авъя, эрүүл зөв хоолт гэдэг зүйлийг мэдэж сурж бас тэрний дагуу хооллож ингэж хэвшээ эрүүл мэндэд анхаарай гэсэн зүйл маш их гарч ирж байсан. Тэгээ эцэг эхчүүд ч гэсэндээ бас энэ дэр нэлээд сүүлийн үед анхаардаг болсон юм уу гэж ажиглагдсан хэвлэл мэдээлэлээр ч гэсэндээ хүүхдтэй зөв эрүүл хоол өгье, эрүүл зүйлийг хэдүүлж уулгая гэсэн зүйлүүд маш их гарч байгаа штэ тийм ээ. Манай ангийн үйлдвэрчид манай ангид хамгийн энэрнгүү тийм зөөлөн сэтгэлтэй хөхөд тэгээд цаашдаа амжилт нь тэгээд энэ спортт нь өлвөлийн тэмцээнд амжилт үзүүлээсэй гэж хүсээрээ. Хүндэт үзэгчтэй веган хооллолтой өсөж буй хүүхдүүд сургуульдаа нэр хүндтэй ам сайтай байгааг мэдхэд маш сайхан байна. Тэд маш эрүүл, эрч хүчтэй, ухаантай. Хэсэг завсарласны дараа УК ГГН 2 маань нэрсний смути хийж үзүүлэхээс гадна түрүүчийн дугаараар эхлүүлсэн кексээ жигнэн дуусгаж бидэнд харуулах болно. Supreme Master телевизтэй хамт байгаарай. Supreme Master телевизтэй иргэн тавтай морилно. Одоо УК ГГН 2-ыг иргэн үзцгээе. Шарх шүүгэнд кекс жигнэгдэж байх зур тэд бидэнд веган нэрстэй смути хийж үзүүлэх болно. Тэр 70 жилийн өмнө нэрсний ондоо хийжсэн байгаа. Энэ одоо олон гоё болоод хийж үзэлнэ. За. Энэ бидний өдөр тутам хэрэглэдэг буюу шар болсон нэрсүү байна. Миний хамгийн дуртай зүйл алим нэрс 2 маань байгаа. За, шар бүрсний сүгээ ич. Миксер л байгаа. За, би тэр хооронд нь алимаа ирчихэж байна. Энэ миксерийг харсан чинь нэг юм санаанд тод ороод ирхий. 7 жилийн өмнө ОК нэг юм ингээд миксерд жаагаад нэг ингээд санаандгүй ингээд тавчлуур дээр дараа орилж ийсэн тэр хүмүүст их тод дарсан ч үдээсэн шиг байгаа. Манай найзууд маань тэр бичлэгийг үзчихэл бүгд аяга инээлтгээд. За одоо бүгдээрээ алимаа ичье. Нэрсээ хийж үч. Алимын дуртай юм чи алимыг их хийгнэ. Нэрс ясан гоё харагдаж байна.
нэрээ энэ нэр чинь манай Монгол улсад хамгийн ихээр ургадаг жимс шүү дээ. Энэ үнэхээр би хүний биед маш сайн. Тэгээд энэ чинь одоо ингээд өвөл хүүхдүүд маань ханаа төрх нэх байдаг. Тэгээд ханаа төрчгээд энийг буцалгаад авахаар эрүүл болдог юм аа. Бидний 100% эрүүлжүүлдэг зөв чинь жимс. Тэгээд манай смути маань нэг ямаар онцлог, 9 чихэр ороогүйгээр онцлог. За одоо ингээд бүгд сайн байна. Хөөе, ихэд энэ ус нь арай бага уу? Хоёул ус ийя. Ус их үү? Тэгээ ус нэмчээ. За би усаа. За. Тэ баг хэмжээ ус игээд. За одоо миксер Тагийг ажиллана. маш сайн тавина. Таглив. За. За ингээд бэлэн болчлаа. За би 2 хаяа. Энийг цааш нь хураач хөөка. Тэг. За гоё болчихлоо. Эдийн смути бэлэн болчлаа. Хүй, баяр болж байгаа штэ хоёулаад нэг толгочих. Ямар амттай байна? Үнэхээр гоё юм. Сахар өгөөч гэсэн маш амттай болсон байна. Хүмүүс буруу ойлголт явдаг. Бүх юмыг сахар хийвэл илүү амттай болдог гэж боддог. Жимс нь өөрөө илүү амттай болохоор жимсээрээ гоё болоод явчихж байна. Үнэхээр гоё юм. Хөөе, ихэд хоёулангийн кекс болсон болоо хэл сайхан өнөртөд тах юм. Ялсан харагдаад байна. За хоёулаа гаргаж. Алив энэ бэлэг өмсөрөө. Хүүхдүүдийн халуун уур нь маш аюултай тул бүгдээрээ болгоомжтой халуун уур. За битээ хоёрын ходоогоор болсон байна. Хэрвээ ингээд хахаж үзэд гурил нь ширээн дээр наалцсан бол болоогүй гэсэн үг. Хэрвээ наалдаг байх юм бол босон гэсэн үг ээ. Одоо ингээд бүгдээрээ гаргацгаая. Тийм учиртай байна шүү дээ хүүхдүүд. Одоо бүгдээ хөргөөж чимэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хөрсөн хойно чимэглүүл бидний билүү хин спранзагийн бүгдээ хийсэн юмнуудаа ингээд тавьчихъя. Нэг жоохон чааш. За. Бид хоёр ийм юм чимэглэн. Тэгээд Самар, чиглаад. Окей, юмнуудаа нааш жимснээсээ чимэглэнэ. Жимсээрээ чимэглэнэ. Ми ингээд тавьчих. Юу очиж? Одоо юу? Тэр санаа төрөө. За. Одоо хөрсөн байна. Оо, сайн хөрсөн биш үү? Бүгдээрээ сайн чимэглэцгээе. Өөрийнхөө ингээд юмнууд нь штэ наа туртай юмнууд. Хүснээрээ чимэглэн штэ ука. За. Хоёулаа гоё мэрэгчлийн хүмүүс ч гоё юм дээр тавьж. Энэ харин энийг тавьсан чи аюу сүртэй харагдчих шүү те. Вау. За. Энэ яасан гоё харагдаж байна. Маш цас шиг. Энэ маш яг гоё цас шиг л харагдаж байна хүүхдүүдээ. За мөн. Одоо маань жимсээ орой. За би дуртай чиглаадаар самраад жимсээр жимс 3-аар гурлын чимнэ. Тэгээд хүүхдүүдээ энэ манай энэ крем ерөөсөө цуу ороогүй гэдэг санаараа энэ бүгд энэ бол веган сүүгээр хийсэн. Шар буурцны сүүгээр. За ингээд миний бэлэн боллоо. Одоо энийг явуулаарай. Хөх яасан гоё ярагдаж байна. За. Чиний хос гоё болж байна. За, үнэхээр гоё болж шүү. Шинэлтэй байлаа. за ингээд бидний шинэ жилийн баярын ширээг Үлэг чимж өгч байна гэд би бодож байна. Тэгээд өөрсдөө гараар хийсэн болохоор илүү сонирхолтой болж байна. Одоо самраа явуулаач. за мэ. Ингээд бидний смутитэй хамт кекс маань боллоо. За ингээд манай гаргаж ирсэн кекс маань үнэхээр гоё л. Энийг ингээд хүнд өгнө гэхээр маш их баярлж байна. Кексээ жигнэж дуусгасан учраас өхөөрдөм сахиусан тэнгэрүүд маань найзуудынхаа хамтаар бусдыг тав тухтай аюулгүй байлгахыг хичээн гадаа тэсгэм хүүтэнд шаргуу ажиллаж байгаа хүмүүстэй кекс болон смутигээ хуваалцах гэж байна. За одоо ингээд бүгдээрээ хүмүүстээ өгцгөөё. Хүмүүстээ сайхан бэлгэлээ. Бүгдэнд нь 100 сарын мэд хүргэе. Сайхан баярлаарай.
өдөр бидний төлөө гадаа тэсгэн бүтэнд ажилладаг хүмүүстэй сэтгэлийн дэм бол халуун хоолцоогоо одоо тараад дууслаа. Тэгээд энэ хүмүүсийн маань ачаар манай хот үнэхээр сайхан тогтчлолтой мөн хүмүүс нь эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч байгаа гэж бодож байна. Тэгээд шинэ жилдээ та бүхэн сайхан ухтаарай. Шинэ жилийн мэндийг сайхан ухтаарай. Хоёр бүлэгтийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидний нэвтрүүлэг 100 сарын баяр татам бас нэгэн инээд хөрийг нэмсэн байх гэж найдая. Үргэлжлүүлэн тариачин болж аз жаргалыг аяндаа мэдэр нэртэй 3 бүлэг лекцийн 3 дугаар хэсгийг багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ. Баярын тань өдрүүд инээд хөр баяр баясгалаар цалгих болтугай. We have come to an end of our two-part show, and we wish our show had added joy to your splendid Christmas celebration. Coming up next is Be a Farmer and Naturally Feel Happy, part 3 of 3 in between Master and Disciples. May your holidays be filled with laughter and joy. Олон улсын веган журнуудыг дараах хаягаар үнгүй үзнэ үү? www.suprememastertv.com/veg